Бүгд найрамдах улсаа тунхаглаж анх дугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн баярын өдрийг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг үргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаа төрийн захиргааны 5 байгууллагын 7 албан хаагч эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж Монгол улсын үндсэн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд захиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ нэр төртөөгөр биелүүлэхээр төрийн сүлдэндээ мэхийн яслан тангараг өргөлөө. За өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Аймгийн засаг даргын таман газрын хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсэд ажилладаг. Төрийн албанд тууштай ажиллах сонирхолтой байгаа учраас ерөнхийдөө төрийн албаны шалгалтаа өгөөд төрийн албанд томилогтой ажиллаж байгаа. Цаашдаа төрийн албаныхаа хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу ёс зүйтэй ажиллах болно. Ажлын нийт хамт олондоос маш их баярлалаа. Шаран улсын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлын албаны мэргэжилтэн тэгээд төрийн албаны тангаргаа өргөхөд маш их сэтгэл өндөр байна. Тэгээд тангаргаа өргөөд эх орон иргэдийн төлөө ажиллахдаа сэтгэл таатай өндөр байна. Тануу намайг Лавгчрын амар жаргал гэдэг Дархан Уул аймгийн боловсролын газрын байгалийн ухааны боловсрол хариуцсан ахлах арга зүйчээр өнөөдөр төрийн албан хаагчийн тангараг өргөж байгаадаа туйлын их баяртай байна. Цаашдаа ажил үүргээ нэр төртөөгөр биелүүлж эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчдаа амжилт хүсье.